За сайн байцгаана уу. Дагагчд маань хүлэмжээ сонирхуулаач ямар учиртай хүлэмж вэ гэж асуусан байсан. Тэгээд энэ удаа та бүхэнд өөрийнхөө одоо зохион бүтээсэн пассив хүлэмжний талаар сонирхуулъя. Пассив гэдэг нь бол нарны эрчим хүчийг идэвхгүй хэлбэрээр ашиглах аливаа барилга байгууламжийг хэлдэг. Пассив байшин байж болно, хүлэмж байж болно те. За тэгээд пассив байхын тулд одоо тухайн байгууламжийн гэрэл нэвтрэх хэсэг нь нар руу харсан байх хамгийн ихний шаардлага тавигддаг. Дараа нь дээр нь одоо дотроо орсон дулааны хэрхэн нөөцлөх вэ гэдэг тийм хоёр үндсэн шин чанарыг агуулж авах ёстой. Тэгээд миний хувьд бол одоо энэ хүлэмж яг нар голлох цаг руу одоо харсан байгаа чиглэл рүү энэ өдрийн 12 цаг 50 минутаас 13 цаг 10 минутын хооронд жижигхэн хэлбэлзэж идэг үлдэрлээс хамаарат. Гэлэг ихтэй бол одоо Монгол орны альж газар өдрийн 1 цагт босоо зогсоод ингээд үүссэн сүүдрийг одоо яг чиглэлээ болгож авахд их зүгээр байдаг. За энэ хүлэмжийг бол 22 онд барьсан 22, 23, 24, 25 гэд нийтдээ 4 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээ гялгаруутын бол солиогүй. Тухайн үедээ бол хүнээс хуучин хүлэмж 600 мянгаар худалдаж аваад тэгээд өөртөө байсан жоохон материал те гарын доорх юмараа барьчихсан байгаа. Гол онцлог нь бол ийм давхар гялгарууттай байдаг. Одоо энэ бол одоо хамгийн ихний онцлог нь байгаа. Тэгээд давхар гялгарууттай болсноор бол дулаанаа тийм амархан алддаггүй. За тэгээд ерөнхийдөө бол энэ хүлэмжийг бас дахиж угсрах боломжтой хөлбөрөөр хийсэн. Одоо та бүхэн ажиглах юм бол бүх залгаанууд нь одоо бэхлэгдэж болтоор бэхлэгддэг. Тэгээ одоо энд жишээлбэл ингээд углагдаж ороод суглаад авчдаг байх жишээний. Тэгээ доотлоо бас тэгж бэхлэгдсэн байгаа. За тэгээд шалыг би бетонд зөксөн. Яагаад тэгэхээр пассив хүлэмж одоо байгууламжийн гол зүйл бол шалны бетон маасанд өөрийнхөө өдрийн хоригдлуулсан дулаанаа цуглуулдаг. Тэр дулаанаараа бол шөнө одоо өөрийгөө жигнэхтэй ханан биш л гэсэн үг. Жигнэж дулаан байх чадвартай байдаг. За манай энэ хүлэмж бол хасах 18 хэм дааж исэн. Гэхдээ бас онцлогтой. Яагаад тэгэхээр өдөр их нартай байвал одоо өөртөө дулаан их шингээж хадгалж чадна. Тэгээд нар багтаа бол бас хасах 18-аас бага температурт хасах 15 ч гэдэг юм уу те. Тиймэрхүү нөхцөлд бол одоо ногоог хүлдээчихгүй деградацд хүрэхгүйгээр байх чадвартай. За шалын нь болохоор 200 марктай бетоноор бетонцсон байгаа. Жохон бас боломжийн те 100 бол арай багадна. 100 150. Ягаад тэгэхээр энэ нөгөө орчин их чихтэй орчин учраас бас бетон үжрэх тийм эрсдэл үүсэх байх гэж бодоод 200 марктай бетоноор бетонцсон байгаа. Тэгээ газрынхаа далийг гаргахын тулд одоо 1 м хэрээтэй газрын өндөр талдаа ухаж тэгшилсэн. Тэгээд тийм болохоор ингээд эргэн тойронд нь би блокоор хаануулж өгсөн байгаа. Хэрвээ тэгшхэн газар одоо та пассив хүлэмж барих гэж байгаа бол ингэх ямар ч шаардлага байхгүй. Одоо энэ гялгаруутаа шалтаага тэнцүү хэмжээнд газар буулгаж болно гэсэн үг. За энэ ер нь бол би 6
14-ийн тийм солонгос хүлэмж байсан. Тийм хүлэмжийг ерөөсөө нэг хүлэмж худалдаж аваад тэгэл нэг жоохон төмөр нэмсэн. Одоо жишээлбэл энэ нүүрэн хэсгийн энэ турбаануудыг нэмж өгсөн байгаа. Тэгээд энэ дундлын зай нэг 30-аас 40 см зайтай байгааг харж байгаа бах. Энэ хөрсний хувьд хөрс бол хамгийн чухал. Тэгээд миний хувьд бол нэг жижигхэн одоо алдаач гэх юм уу те. Одоо л харж байхад бол энэ хөрсөө бетоно ингэж дунд нь ингэж цутгахгүйгээр үлдээгээд тэгсэн бол их гоё ургамал айхтар өндөр ургаад ахгүй. Бас чи арчилахын тулд дээшээ жоохон гიშгэж авирах гад байдаг тий. Тэгээд доор газар шалтаага тэнцүү хэмжээнд ургамал тарих хөрс маань байсан бол их зүгээр байж дээ гэж сүүлд нь бодож исэн. 2023 онд найзтайгаа нийлж байгаад энэ хүлэмжээ бас автомат болгосон байгаа. Автомат гэдэг маань за энэ сав руу одоо бассейнаас байнга ус дүүрж идэг өөрөө автоматар. Ерөөсөө доошоо ороод бол байнга дүүрдэг. Одоо бол автоматжуулалтын салгацсан байна. Өдөр болгон эндээ ирж чадахгүй байгаа учраас тэгээ энэ болохоор датчик нь байна. Усны датчик. За тэгээд 32 хэм хүрэхээр энэ радиаторын машины радиаторын сенс ажиллаж өгдөг. Одоо нэмэлт агааржуулалт хийж өгдөг байх нь байна те. Тэгээд энэ хоёр талын энэ цонх бол нэмэх 25 хэмд онгоогоод нэмэх 22 хэмд хаагддаг, өөрөө тэгж хаагддаг тийм онцлогтой байгаа. Одоо нөгөө хөлдөөгчний хаалгаар хийчихсэн. За энэ бүхнийг мэдэрдэг датчик нь одоо энд байна. 2 датчик тавьж өгсөн байгаа. Одоо энэ байна жишээлбэл нэг нь дулаан температурыг мэдэж цаана удирдлага руугаа мэдээлэл өгдөг. Нэг нь бол тэр байна. Хүлэмжийн дээд хэсэг доод хэсгийн температур зөрөөтэй одоо маш их зөрөө үүсдэг учраас энэ хоёрын дундаж температураар мэдээлэл авч автоматжуулалт нь ажилладаг байгаа. За нэмэх 35 хэм хүрэхэд энэ дээдлийн энэ бороожуулагч байна. Энэ бол одоо ажиллаж эхэлдэг. 40 минутанд нэг удаа ажиллана. Нэг удаадаа 1 минут буюу нэг 5-6 литр орчим усыг ингэж яг эд халуун үед одоо цацж өгж хүлэмжийг температурыг одоо тодорхой хэмжээгээр буулгаж өгдөг. Миний ажигласнаар бол яг бороожуулалт явагдсны дараа шууд 8 хэм ундаг юм байлээ. За энд салхины тооцоо ер нь бол маш чухал аливаа барилга байгууламж те. Тэгээд яг энэ миний энэ хүлэмжийн хувьд бол ийм байгаа. Манай энд чинь зонхлох салхин энэ бас баруун хойноос энэ талаас байдаг. Тэгээд салхины хүчийг багасгахын тулд хажуу талын ингэж налуу хийж өгсөн байгаа. Дээр нь карказа бат бөх болгохын тулд одоо яг энэ баруун талын хананд бол сэндвич хийж өгсөн байгаа. Бас юм жоохон хазгаад байгаа үз. За энэ нөгөө нэг автоматар нэгдэж хаагддаг хаалга маань байна. Хөлдөөгчний хаалга ашигласан. Хөлдөөгчний хаалга бол одоо их гоё цэвэрхэн болдог. Энд чинь нөгөө өөрөө дулаан нэвтрүүлдэггүй шүү дээ тий. Тэгээд салхи савир орохгүй. Дээр нь бороо усанд тисвэртэй. Яг энэ миний энэ сонгосон хувилбарт бол хамгийн сайн зохицсон ийм цонх болж өгсөн байгаа. За энд болохоор удирдлага хяналтын хэсэг байгаа. Энд юу байдггүй гэхээр нарны дэлгэц байгаа. Тэгээд аккумулятор байгаа. Хянах байгаа. За энд бол одоо энэ автоматжуулалтын програм ингээд ажиллаж идэг схем нь энд байна. За эндээс
одоо автомат болон хоёр гормоор ажилладаг. Гар удирдлага руу шилжүүлж болно. Эсвэл автомат удирдлага руу шилжүүлж болно. Би одоо бол яг энд гар удирдлага руу шилжүүлчихсэн байна. За тэгээд ийм олон юм болдгийм байлээ. Siemens-ийн програм дээр хянах дээр одоо ажилтгаа. За усаа бол эндээс авдаг. Энэ одоо манай худаг гэж хэлж болно доо. Энэ айлын ус орж ирнэ. Тэгээд дээр нь энтлийн хүлэмжний ус орж ирнэ. Бас энэ хүлэмжний ус нь өөрөө ийшээ орж идэг. Тэгээд нөгөө нэг дотгошоо татдаг юу нь бол энэ биш та доо. Ноцоос нь энэ 12 вольт ерөөсө бүх мотор 12 вольтээр ажиллаж байгаа. Одоо сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг гэсэн үг шүү дээ, тий. За ингэж хийсэн байгаа. Яг уу энийг би анх хийхдээ ингэсэн л дээ. Жишээлбэл би одоо аж ахуй байгуулад хөдөө тоггүй газар очлоо гэж бодоход бол сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг байвал тун зүгээр юм байна да гэж анханасаа тэгж бодож бүх моторын 12 вольт хүчлээр ажилладаг тийм болгосон байгаа. За энэ доотлын хан бол блок гэдэг байгаа тий. Дээдл нь энэ ч одоо яг энэ хүртэл энэ нэг зураас хараад байна да. Энэ хүртэл нөгөө блокч явж байгаа. Тэгээд энэс дэш бол барилгын хөөс байгаа. Энийг болохоор 18 нэвтрэлтэй барилгын фасадны хөөсөнцрөөр хийсэн байгаа 10-ын зузаантай. Тэгээд 4 жил болж байна одоо. Ямар нэг асуудал үүсээгүй байна. Нэг баг зэрэг ганц нэг газар хагарсныг тооцвол ямар ч асуудалгүй байгаа. За энэ юуг нь болохоор би 2 давхар замаас гч өгсөн. Одоо эхнийх нь бол энэ байна те. Дараагийнх нь бол одоо ингэж гарч ирсэн байна. Энийг болохоор цемент хар замаас 2-ыг бас 50% хийж өгсөн байгаа. За энэ миний нэг ашигласан нэг одоо чухал зүйл гэх юм уу да. Одоо хүнд хэрэг болцохоор ер нь юугаарч барьж болно шүү дээ. Энэ пассив хүлэмж байгууламжийг ямар ч материалаар барьж болно. Шил, поликарбонат те хүссэн материалаараа барьж болно. Гэхдээ бол одоо хамгийн боломжийн үнэтэй материалыг би сонгосон байгаа. За энэ арын хаан байна шүү дээ тий. Одоо энэ дээрээс та бүхэн харж болно. Энэ доотлын энэ хэсэг бол блок тий. За блок тулдаа бас их сайхан дулаан шингээж өгдөг байгаа. Одоо энэгээр чинь бас өөрөө шингээсэн дулаанаа гадагшлуулна орой болохоор тийм ээ. Энэ хан болохоор дээшээгээ хөөсөнцөр байгаа. Ерөөсөө төмөр араам зангидаад шууд хөөсөнцрөө тавиад тэгээд төмрийн шүрүүптэд хоёр талаас нь хар замаас гчихсэн. Тэгэхээр хэрв хавтгай газар би барьсан болвол те шууд төмөр араамаа шал руугаа хийж өгöd энэ блок хан байхгүйгээр зөндөө их ажиллагаа орсон. Блок хан байлахгүйгээр шууд төмөр карказа шалтайгаа өртөл тулгаад тэгээд дээр нь хөөсөө тавиад явцсан. Явчих болох байсан. Манайх бол хазгаа учраас одоо заавал ингэж блокоор одоо хан хийж өгсөн байгаа. Ийм л онцлогтой хүлэмжтэй. Тэгээд 3 сарын 15-наас нэг 11 сарын 12 хүртэл ажиллаж исэн. Миний хамгийн эхний жил буюу 22-оос 23 оны намар хавар 2 тэгж ажиллаж исэн. Тэгээд одоо яаж ашигладаг вэ гэхээр хаврын цагт бол 4 сар дөнгөж гаргаал одоо үрслэгээнүүдээ авчирж байрлуулдаг. Тэгээд 6 сарын 1 хүртэл эндээ байрлуулж хагаад одоо үрслэгээгээ борлуулж болон тариалж дууссныхаа дараан дээр одоо яг суулгацаа хийдэг байгаа. За энэ хөрсийг бол би хүүгэл культур гэдэг калчер гэдэг тийм Германы овоолгын арга гэж үүдэг. Доор нь 20 орчим сантын зузаантай
өмхөрсөн үйс хийгээд дээр нь дахиад нэг 10 см зузаантай өвс дэвсээд тэгээд дээрээс нь одоо хар шороо ийс бууцтай хойлоод хийж өгсөн байгаа. Энэ ингэж бэлдсэн хөрс ер нь нэг 3-5 жилийн хугацаанд ямар ногоо тарихаас шалтгаалаад 3-5 жилийн хугацаанд дахин бордод хийгддэг. Дээр нь бол микориз мөөгөнцрөөр маш баялаг болдог гэж сонссон. Тэгээд тэгж хийсэн байгаа. Одоо 3 дахь жилдээ ургаж байна. Тэгээд ер нь ямар нэгэн бордоо ашиглахгүй одоо би 3 дахь жилдээ орж ийн гэж ойлгож болно. Ийм байна да. За тэгээд асуух зүйл байвал асуугаараа, ямар ч үсэн нэг ийм хөлөмж байна. Энэ болохоор бас эндээ юм нэмэлт агарж болтой. Цонхтой энэ хөлдөөгчний цонх юм гоё штт. Хөв гэл өөрөө ингэ тогтчихдаг. Нэгдэл. Гялгаруут ер нь зөв барьж чадах юм бол одоо хамгийн супер материал хөлөмжийн гялгаруут. Энэ гялгаруутыг би нарлаг хөлөмжөөс тухайн үедээ худалдаж авч ирсэн. Тэгээд одоо ингээд 4 дахь жилдээ ямар ч асуудалгүй байна. За дотор талын гялгаруут бол бүр удах бах уу. Энэ гадна тал нь бол одоо ингээд ямар ч байсан 4 жилийн нүүр авчлаа. Ийм байна да. Энэ наатлын хэсгээр нь болохоор ингээд одоо энэ агаarжуултын наатлын хэсгээр би юу тарьчихдаг. Төрөл бүрийн цэцэг. Эдгээр цэцэг нь аль болох нөгөө хортон савж дайжуулдаг, зүгийн үргээдэг цэцгнүүд байвал их зүгээр юм байлээ. За.